За бид үзэгчтэй Солонгост ажиллаж амьдарч байгаа монголчуудтайгаа ярилцах гэж байна. Ер нь таны хувьд одоо ирээд хэр удаж байна? Одоо яг энд юу хийж байна? Би одоо энэ хавар 4 сард ирсэн. Одоо дахианы үйлдвэрт ажиллаж байгаа. Цалин хөлсөрөн хэр байх вэ? Цалин бол нэг гэрээний цалингаар л ирж байгаа. Тэгээд илүү цэг хийхээр илүү цэгийн цалин нэмэгдээл. Монголд байгаа хүмүүс нөгөө Солонгос руу явах монголчууд багасч ийн л гэж дотроо биднээс их ярьдаг ч тийм. Тань дөрөв ажиглагдаж байна уу, багасч байна уу, альсууд эсрэгээрээ их байна уу, хэвэн байна уу? Ер нь нийт дээр ороод харсан ер нь тиймэрхүү мэдээлэл байлаа л дээ. Одоо нэг үеуд бол Монгол бас гайгүй болоод байгаа, цалин мөнгө төгрөмж гэсэн ер нь өндөр болоод байгаа гэдэг байгаа. Тэгээд нэр наашаа ирэх юу жоохон багассан сурвалж сонсогдоод байгаа шүү дээ. Тэр үнэн бах уу? Сая ирээд бас удааг байгаа хүн байна шүү дээ. Монголтой харьцуулахад цалин хөлсний хувьд, хангамжийн хувьд, хүмүүсийн хувьд цаг агаар гэж ер нь Солонгос орны тухайд ямар? Ер нь бол гайгүй дажгүй л ер нь тэгэл их дуртай л байгаа шүү. Энэ боёнд байх ер нь монголчууд ер нь байгаа монголчууд гайгүй тэгэл ажиллаа хийгээл ер нь дажгүй. 7 хоногийн нэгдгээс 5 дахь өдөр төлөөс ажиллачаал тэгэл хагас бүтэн өдөр намраад одоо амралтынхаа цагаар ирчээл тэгэл хүнтэй уулзчаа тэгэл явчих. Таны одоо ер нь энд ирээд хэр удаж байна? Би бол нэлээд удацсан 14 жил болж. Тэгээ одоо буцах дараа 7 хоног буцсан юм уу? Монгол руу бүр мөснө үү? Бүр мөснө үү? Бүр мөс буцсан юм уу? Эх орноо санаж штэ энэ. Тий. Энд одоо ер нь 14 жилийн хугацаанд хэдэн ажил юу хийж үзвэр? Нэг л үйлдвэрээ дагнасан. Тий. Нэг л үйлдвэрээ дагнаад тэгэл одоо буцсан юм уу гэдэг. Ер нь Солонгос орны тухай чи бас нэг 10 жил болцсон хүн байна. Энэ орны тухай ер нь юу гэж боддгоо? Хүмүүсийн тухай, энэ хөдөлмөрийн харьцааны тухай гэдэг ч юм уу, монголчуудын тухай гэдэг. Ер нь бол гайгүй л дээ. Тэгээд хүмүүсээс шалтгаалт юм даа тэгээ. Тэгээ 14 жил тэгэл нэг л үйлдвэртэй их хвчлэн байсан. Нэг үйлдвэрэл дагнасантай нэг л төрлөөрөө. Одоо Монголд очиод ер нь юу хий гэсэн төлөвлөгөөтэй байна? Одоогоор нэг төлөвлөгөө авах гэдэг авгаа хөтө санаатай хойноос нь явдаг юм. Монголд очиод одоо энд хийжсэн ажлаа өргөжлүүлэх гэдэг ч юм уу, тиймэрхүү боломж ер нь Монголын зах зээлд байгаа болов уу? Энд одоо яг ямар ажил хийж байгаа вэ? Би бол зүгээр нэг үйлдвэрт нэг оймс үйлдвэрт ажилладаг. Тэгээд Монголд бол хэцүү л ахaltaа тэр юм талаар л. Аюутсан илд очичоод тэгэл байр суурь олдог л ахaltaа тэгээд. Монгол таавны хоолны газарт монголчууд хамгийн их цуглардаг газруудынх нь нэг. 8 ширхэг бууз 7000 вон. Сайхан цөөн хуушураас эхлүүлээд монголчууд үндэсний хоолоо идэж суугаад дүр зургийг орой болгон шахуу эндээс харж болно. Хүнсний жижиг дэлгүүрт та бидний өдөр болгон хүнсэндээ хэрэгэлдэг бүтээгдэхүүнийг зардаг. Чихэр, ногоон цай, шанц таяв ингээд. Бид Монгол хоолны газарт Отгонбаатар гэдэг залуутай танилцлаа. Өмнө нь Монголд сонинд ажиллаж байсан гэж өөрийгөө танилцуулсан энэ залуу адилхан сэтгүүлч болоод ч тэрв их л нээлттэй санагдлаа. Бид хоёр Солонгос дахь монголчуудын талаар цөөх хэдэн хором хөөрөлдсөн юм аа. За одоо энэ Солонгостоос ирээд одоо яг 8 жил болж байна. Энд ямар ажил хийж байгаа? Энэ одоо яг мэргэжлийн дагуу ажиллаж байна. Одоо чи Солонгост ирээд магистр төгсөөд одоо яг нэг маламжийн чиглэлээр сургуулаа төгссөн байгаа. Тэгээ одоо эдний нэг төрийн бус одоо хувийн тийм байгууллага байдаг байхгүй юу? Тусламжийн байгууллага гэх тийм газар ажиллаад байна. 8 жил болсон гэж бас Солонгос орны тухайс бишгүүл одоо сайн мэдхэн болсон байна шүү дээ. Ер нь Солонгос орны тухай чи юу хэлэх вэ? Солонгос хүмүүсийн тухай. Солонгос хүмүүс бол ер нь бие биенээ хүндэлдэг. Ер нь бол ёс зайг сайтай тийм хүмүүс ард түмэн бол. Ер нь бол тийм боломжийн хүнтэй харьцаа. Гэхдээ хүний бол нэг сайтай муутай хүн зөндөө байдаг байхгүй юу те? Яг л тэрнтэй адилхан. Манай улс ч гэсэн одоо сайн муутай хүмүүс байдаг шүү дээ. Яг тэрнтэй л адилхан. Хүн болгоны урсгал яг л нэг тийм зан чанар. Энд ажиллаж байгаа монголчуудын хувьд чи тооны хувьд одоо багсч юм. Тооны хувьд бол эрх хандлага бол байна. Сая Монгол яваад ирлээ. Тэгсэн чинь гэрээний 60-аад хүн ирж байна. Хараар байгаа монголчууд бол байдаг. Яг албан бусдаагаар 2006-7 онд 30-40 гаруй мянган монгол байдаг гэж сонссон. Одоогоор бол ер нь бол манай монголчууд ихэнх нь буцаж байна. Явж байна.
Бид нуцаг буцах сонирхол тийм бодол юу юм байна уу? Төлөвлөгөөнд юу юм байна уу? Нэгдүгээр, хоёрдугаарт энд байгаа монголчууд Солонгост ажиллаж исэн монголчууд ер нь Монголд эх орондоо очиод ер нь юу хийх юм бол тэдний ажлын байр нь юу юм байна уу? Энэ тал дээр чи хувийн хувьд юу боддог? Хувийн хувьд бол энэ ч байгаа монголчууд маань Монголд очиод яг энэ ямар мэргэжлэр ажиллаж байгаа те. Тэр мэргэжлийн дагуу Монголд ажиллаж амьдрах сонирхолтой байдаг. Гол нь манай төр засаг энэ хүмүүсээ харж хандах хэрэгтэй байхгүй юу? Энэчнээс барилгын чиглэлээр ажилласан хүмүүс бол Монголд барилга дээрээс ажиллана. Заавал гадаадаас хятадаас юм уу те хүн авчираад ажиллаудах шаардлага байхгүй. Гол нь энэ чинь мэргэжлэр баг мэргэжлийн болцсон барилгын хүмүүс зөндөө биш те. Монголчууд одоо Монголд очиод Монголд барилгын чиглэлээр ажиллах сонирхолтой ч юм уу эсвэл замын газар ажиллах бол замынхан газар ажиллах ч юм уу. Ерөөсөө ингээд нэг тийм өөрсдөө эзэмсэн мэргэжлийн дагуу ажиллаж ирсэн бодолтой тийм шиг. Миний бол бодлоор тэгж ярьдэн шүү дээ хүмүүс хоорондоо. Одоо монголчууд солонгосчуудаас юу сурах хэрэгтэй бол гэж чи бодож байна. Одоо олон зүйл байгаа л да мэдээж. Ялангуяа энэ хот байгуулалт, дэд бүтц. Ер нь чи юуг сурах хэрэгтэй гэж бодож байна? Ер нь энэ хот төлөвлөлт одоо энэ улс орн яаж хөгжиж байна те. Тэгээ хувь хүний хоорондын харьцаа байна. Бие биений хүндж байгаа харьцаа байна. Одоо манай албан байгууллага Монголд ингээд би очиод ингээд албан байгууллагаар яваад бичиг баримт хөөцөлдөг юм амар их бичиг баримт шаарддаг байхгүй. Хүн суртал ихтэй. Энд ч бол тийм биш байхгүй. Илүү бид нарыг илүү нөгөө хэрэглэгч хаан гэдэг утгаар илүү хүндлээ те. Аюулгүй хурдан боловсронгүй хийдэг байхгүй. Өөрсдийнхөө компани нэр сүрийг бодоод өөрийнхөө тэр ажлын байр суурь олдохгүй тул тэр хүн харилцагчтайгаа аягүй сайн ажилладаг байхгүй. Энэ хоёр залуу 10 жилийн өмнөөс олон улсын ярианы картын бизнес эрхлэж эхэлсэн. Түндэмүүний ойролцоо өдөр болгон бизнесээ сурталчилж байгаа залуус Монгол руу хамгийн хямдар ярих боломжийг монголчуудад олгож байгаа гэж тайлбарлаж байлаа. Өнөөдөр Солонгост албан ёсны мэдээгээр 29 мянган монгол ажиллаж амьдарч байна. Тиймээс тэнд зах зээлийн орон зайг харж бизнесийн санаагаа олжээ. Ашигтай бизнес сайн зах зээлийг эрэлхийлж байгаа Солонгос бизнес эрхлэгчдээс бид Монголын тухай, монголчуудын тухай сонирхсон юм а. 서울은 이제 울란바토르라고 알고 있고 그다음에 이제 Монгол улс 2.5 сая хүн амтай. Нийслэл нь Улаанбаатар. Маш өргөө удам газар нутагтай. Эрсдэс уур амьсгалтай гэж сонссон. Хоол ундын ч өөр хоорондоо эрсдэс. Ер нь Монголын тухай сайн мэддэггүй. Миний бодлоор Монгол аюултай, амьдрах баталгаа байдаггүй гэж сонсч байсан юм а. 가는 걸 조금 어려워하는 거죠. Монголчуудын хамгийн сайн мэдэх улс бол Солонгос хүнгээ хэлчихэд хэлсдэггүй. Монгол айл болгонд Солонгост ажиллаж байгаа ах トゥ найз нөхөд бүгд бий. Юу хэлэх гээд байна вэ гэхээр хоёр улсын иргэдийн харилцаа дээш түвшиндээ хүрсэн. Монголчууд солонгосчуудыг мэдхийн дээдэр мэддэг болсон солонгосчууд монголчуудын цаг чамдахгүй. Иргэд хоорондын харилцааны хамгийн наад захын жишээ гэж хэлж болох юм. Энэ хоёр солонгосын хийж байгаа бизнесийг солонгосын 8 компани мөн хийдэг юм байна. Гадаадын иргэдэд эх орн руугаа хамгийн хямдар ярих боломжийг олгоход хоорондоо өрсөлддөг гэсэн. Монгол тавны ойролцоо бизнесээ сурталчилдаг залуус өрсөлдөөн дундаас өөрсдийнхөө бизнесийг давж гарч чадна гэж үздэг юм байлаа. 회사가 6-7개 10 жилийн өмнө бизнес анх Малайзиас эхэлж байлаа. 10 жилийн өмнө Монгол руу ярихад 1 минутад 1000 төгрөг байсан бол одоо 89 төгрөг болсон. Солонгост байгаа монголчуудын тоо нэмэгдэж байгаа болохоор өрсөлдөөн чих байна. Бид хамгийн хямд үнийг бий болгохоор зорж байна. 한국 사람들이 서비스를 해주고 Одоогоор бүгд найрамд Солонгос улсад 4000 оюутан дээд боловсрол эзэмшиж байна. Солонгост гадаад оюутны тоогоор монголчууд 2-т орж байна. Гэрээсээ хол монгол оюутнууд сурангаа ажил хийх хандлага их байдаг юм байна. Ер нь ихэнх оюутнууд сургуулийнхаа хажуугаар цагийн ажил хийдэг юм лээ. Өндөр төлбөртэй сургууль сурна, дээрээс нь амьдралын өртөг өндөр учраас оюутнууд цагийн ажил хийж, хоол хүнс байрныхаа мөнгөнд нэмэр болдог юм байна. Хичээлийнхаа хажуугаар гар утасны лангуун дээр суудаг солонготой бид товчхон ярилцаж, цөөн хэдэн асуултанд хариулт авсан юм а. Би одоо 4 жил болж байгаа. Энэ сая бакалавра төгсч одоо магистр сурч байгаа. Эдийн засаг санхүү татварлаар. Яг чөлөө бас усны сонгуулийн дээр суув. Чөлөө цагаар ажиллая. Цалин хөлсөн нэр юм байна. Тэгээд цагийн 5-аар тооцоол ирнэ хүчтэй да их газар.
Солонгосын монголчуудтай уулзаж байхад нутаг буцах хандлага өндөр болжээ. Монгол шороотой, хуур амьсгалтай, хүмүүс нь залхуу, төр нь халамжийн мөнгөөр өгчдөг. Улс төрчид нь гал тогооны хэрүүлээс идэхгүй байгаа өнөөд ажилчин монголчууд Улаанбаатарт бус агаар шиг хэрэгтэй байна. Монголчуудын нутаг буцах хандлага бидэнд мэдээж сайн нөлөө үзүүлэх нь амжиггүй юм аа. Одоо энд бол ажиллаж байгаа маш олон мянган монголчууд маш олон солонгост өргөнөл үйлдвэрт ажиллаж байгаа. Тэгээ солонгосоос үйлдвэрлэлд ажиллаж байгаа энэ одоо жишээ гэдэг нь солонгос стандартыг эх орондоо очиод нэвтрүүлэх хүсэлтэй олон хүмүүс байдаг юм шиг байлээ. Тэр хүмүүстэй ер нь тавхан уулзч учирдаггүй. Одоо энд ажиллаж байгаа үйлдвэрлэл жижигхэн үйлдвэрлэлээ Монголд очиод нэг жижиг дунд үйлдвэрлэл болгоо хөгжүүлчих юмсан гэсэн хүсэлтэй хүмүүс ер нь хэд олон байна. Ер нь хүн болгон шахамтын бодолтой л доо. Тэр хэмжээгээр жишээлбэл иргэдийн төвшний харилцаа идэвхтэй явж байгаа учраас тэр хэмжээнд манад бол жижиг хөрөнгө оруулагчид их байдаг. Жишээлбэл Солонгос ресторан Улаанбаатарт хамгийн олон байдаг тийм ээ. Жижиг офисны үйлдвэр ч юм уу, одоо блокны үйлдвэр ч юм уу тийм ээ. Тийм хэмжээний юмнууд их байдаг шүү дээ. Энэ бол яагаад гэвэл иргэд маань энд ингэж ажиллаж байгаа, сураад тэгээд хамтарчилж байгаа хүмүүстэйгээ нийлээд тэгээд Монголд хөрөнгө оруулъя гэдэг хэмжээгээр ингэж явж байгаа. Одоо цаашдын мэдээлэл тавьж байгаа зорилго бол Солонгосын томоохон корпорациудыг Монголд хөрөнгө оруулах ёстой. Жишээлбэл одоо Samsung, Daewoo, LG гэдэг одоо жишээ ийм компаниудын хөрөнгө оруулалтыг татах явдал одоо бол чухлаар тавьж байгаа. Тэгэхээр иргэд маань яг хуу тийм хэмжээнд хөрөнгө оруулаад боломжтой хэрээр ингээд амьдрал хаваа дэвшлэл явж байгаа хүндэндөө энд жишээлбэл үйлчлэгээний салбараас эхлээд жишээлбэл айл нүүлгээс эхлээд тийм ээ. Айл нүүлгэхэд бол яаж нүүлгдэг юм, үйлчлэгээ гэж ямар байх ёстой юм, шкаф савын зөөгөөд гист нуруу тавихтаа яаж тавьж өгөх ёстой юм, тухайн хүнтэй яаж харилцах ёстой юм гэх мэтлэн ийм юмыг сураад тэгээд Монголд очиод хэдүүлэн нийлээд тийм үйлчлэгээний салбарыг хийж байгаа залуучууд зөндөө бий. Тэгэхээр эндээс бол манай залуучууд их юм сурч байгаа л да. Монголчууд Солонгосыг 3 дахь хөрш Аз твийн томоохон түншээ гэж хардаг. Улс төрийн төвшөндөө харилцаа өндөр байгаа үед иргэд хоорондын харилцаа ч өндөр байна. Монголчууд суусан газараас шороо атгадаг хүмүүсээ гэж ярьдаг. Тэгвэл Солонгост ажиллаж байгаа Монголын 30 мянган хүн болгон суусан газараас мэдлэгийн шин боломжийн шороо атгаж байна. Атгасан шороогоо алт болгох тэр боломж нь Монгол хэвээр байгаамаа.